Энэ бол Баянзүрх дүүргийн мэрэгжлийн сургалттай 55 дугаар сургууль. Энд 18 аймагаас ирсэн оюуны бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй 500 орчим хүүхэд суралцж байна. Үүний 40% нь аутизмтай хүүхдүүд байдаг байна. 55 дугаар сургуулийн сурагчид бэрхшээлээс хамаарат янз бүрээр хямардаг тул хичээлийн үед эдгээр хүүхдүүдийг тайвшруулах хэрэгцээ гардаг. Харин Австралийн засгийн газрын шууд тусламжаар мэдрэмжийн өрөөг байгуулсан бөгөөд энд хүүхдүүд ганцаараа байх тайвширхыг хүссэн үедээ орж ирэх юм байна. Мэдрэмж өрөөнд бол яг нэг багш дагнаад ажиллана гэж байхгүй. Ангиднаас нь тулгуугч нь дагуулж яваачаад тэрүүнд аваачаад ажиглаад хүүхдээ тайвшруулад юун дээрээ илүү орох вэ? Эсвэл ганцаараа нуугдмаар байна, эсвэл орондоо хэвтээсээ хамармаар байна, эсвэл хөгжим сонсомоор байна уу тийм ээ? Эсвэл бүр одоо тэр бөмбөгийн дотор тоглож сууж ямаар байна уу? Энэ аль тайвшруулах арга нь үр дүнтэй тэн дээр нь очиж хүүхдээ байлгаад тайвшруулад буцаад хичээл сургалтанд оруулах ийм зорилтөөрөө байгуулагдаж байгаа. Ер нь гадаадын орнуудыг хараад хад ийм өрөө бол сургалт хит хит байдаг. Харин манай сургуулиуд эхнийхээ өрөө байгуулаад цаашдаа бас анги техник хүрэлцээ байхгүй нь байдаг бол ийм ангиг дахиад байгуулахад шаардлагатай гэж бодож байгаа. За жишээ нь аутизмтай хүүхэд нийгмийн орчноосоо ч юм уу эсвэл ямар нэгэн өдөөгч хүчин зүйлүүдээс шалтгаалаад маш их хямардаг. Тэр хямрал нь бол одоо тэр хүүхдийг бүр 50 байх аргагүй болтол одоо бүр дээд зэгт нь хүртэл хямраадаг л да. Тийм учраас тэр хүүхэд ууралж гашгарах, гараа хазах, бухимдах, өөрийгөө гэмтэх эсвэл иш тишээ гүөхч байт юм одоо тийм үйлдэлүүдийг бол үзүүлж идэг байгаа. Тэгэхээр тэр өдөөгдсөн байгаа тэр хүчтэй мэдрэмжийг нь тайвшруулж өгөх нь хамгийн чухал. Тэр үүднээс энэ мэдрэмжийн өрөө бол ач холбогдолтой байгаад байдаг. Тэгээ мэдрэмжийн өрөөнд бол ингээд та бүхэн харж байгаачлаа ингээд шаардлагатай бүх зүйлүүд байгаа. Энд орж ирээд хүүхдүүдтэй том хүнж бараг тайвширхаар байгаа зү тийм учраас ач холбогдол их өндөртэй. Австрали улсад л гэхэд сургууль бүрт тайвшруулах мэдрэмжийн өрөө 2-3 байдгийг албаны хүмүүс хэлж байсан. Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ийм өрөөтэй болсон нь цаашид эдгээр хүүхдүүд тайван сурч боловсрох, сайн суралцах зэрэгт эергээр нөлөөлөх хэрэгцээ шаардлага маш их байсан гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж тэднийг аав ээжээс нь өөрсдөө хайрладаг багш нар нь хэлж байсан юм а. Аутизмтай хүүхдүүд болохоор нөгөө юм ерөнхийдөө бол өөрийгөө харж илэрхийлэх чадвар аягүй дутмаг байдаг. Тийм учраас эднэр бол нөгөө ингээ стресстэй нэг амархан ингээд стресстэй жах үедээ бол энэ хүүхдүүдэд тайвшруулах зорилгоор энэ тайвшруулах өрөө байгуулагдсан байгаа. Энэ өрөөнд болохоор хүүхдүүд яг хөө нэгдүгээр гэрэл нь бол ингээ бүрэнхий бүдэг байж байгаа. Тэгээ хүүхдүүдийг ингээд оруулж ирэхэд ингээд нөгөө тайвшруулах орчногоо бүрдүүлж энэ дотор хэрэглэгдэх хүн тэн дээр байж байгаа. Тэгээ энэ хүүхдийн үед болохоор яаж байгаа гэхээр анх удаага өнөөдөр манай шинэ кабинет нэгдсэн. Энэ хүүхд нөгөө хараагүй орчин байгаа учраас тэрнээсээ ингээд сандраад стресст ороод байгаа байхгүй юу? Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Гэрлийн мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлах баг өнөөдөр 55 дугаар сургуулийн мэдрэмжийн өрөөнөөс та бүхэнтэйгээ мэдчилж байна. Тэгэхээр 55 дугаар сургууль бол Баянзүрхт үйл ажиллагаа явуулдаг тусгай одоо ганц сургууль байгаа. Тэгээ энд бол одоо Баянзүрх дүүргийн оюуны бэрхшээлтэй, зам хөдөлгөөний бэрхшээлтэй, аутизмтай олон хүүхдүүд 500 гаруй хүүхдүүд бол суралцдаг юм байна. Тэгэхээр өнөөдөр энд ямар өрөө байгуулагдаж байгаа вэ гэхээр мэдрэмжийн өрөө гэдэг өрөө байгаа. Тэгэхээр яг жирийн сургуулиудаас одоо ялгагдах онцлог нь энд бол одоо оюуны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг учраас аутизмтай хүүхдүүд суралцдаг учраас тэр хүүхдүүд маш их стресстэй хямрах, хямраад хашгирах, уйлах ч юм уурлах ийм зүйлүүд их болдог. Тэгэхээр энэ өрөөндөө бол одоо хичээлж байхдаа стресстэй хямрах юм бол орж ирээд амраад тайвширна. За тэгэхээр энд бол одоо жишээлбэл ийм тусгаарлах булан, за тэгээд тусгаарлах энэ ор за мөн одоо тоглоомын ийм бассейн, за мөн энэ сандал зэрэг байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань энд орж ирээд тайвшираад ерөнхийдөө ганцаараа байхыг хүсээд за энд орж ирээд тайвшираад ингээд бусаад хэвийн үйл ажиллагаантаа ороод хичээлдээ орох боломжтой юм байна. Тэгээ энэ өрөөг бол Австралийн засгийн газрын шууд тусламжтайгаар байгуулж байгаа. Тэгээ Монгол Улсын засгийн газраас бол тусгай хэрэгцээд боловсролынхоо сургуулиудад тийм ч их бас анхаарч чадахгүй байгаа. Харин Австралийн засгийн газраас бол ингэж буцалтгүй тусламжаар энэ өрөөг байгуулж байгаа юм байна. Тэгээд энд одоо ажиллаж байгаа багш нарыг бас маш төвчээртэй хүүхдийн төлөө сэтгэлтэй ийм сайхан багш нар багшилдаг юм болов уу гэж бас би харлаа. Тэг ямар ч байсан оюуны бэрхшээлтэй хүүхдүүд бол суралцдаг юм аа, өөрчлөгддөг юм аа. Тэр хүүхдүүдийн сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлээд багш нар нь хичээгээд эцэгчүүд нь хичээх юм бол тэр хүүхдүүд магадгүй одоо ирээдүйд өөрчлөгдөд эрүүл болох ч гэсэн боломжтой байдаг гэж байна. Тэгэхээр энэ бол одоо маш нүдээ олсон маш сайхан тусламж байна гэж харж байна. Тэгээд гэрэлтэй мэдээ сонгон үзсэн танд баярлалаа. 55 дугаар сургуулийн мэдрэмжийн өрөөнөөс лайчнесийг мэдээллээ. Баярлалаа зөвчтэй. Баяртай.